За энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээ яг өмнө нь би бас энэ шийдлийн тухай нэг бичлэг нэг рeel оруулсан хүмүүст бас хүрээд ах шиг байна. Одоо тэгээ яг сонирхолтой байх үүднээс бас нэг ороолонгийн домог үлгэр ч юм уу тийм ээ. Ийм юм оршихуй гэж юу байдаг талаар ярив. Тэр энэ ороолон гэдэг бол ерөнхийдөө хөтөлхүүрл босож ам орохыг л хэлээд байгаа юм. Тэгээ амьдтай асар их тамлуулсан аль эсвэл тийм ээ асар их тийм нүгэл хилэн цүйлдсэн тийм хүний цогцсонд одоо муу мухай юм одоо нэлээд их шингэдэг байна л та. Тэгээ яг ер нь бол санаа муутай ч юм уу тийм ээ амьд ах удаа бас нэг нүгэл хилэн цэхүүлсэн хүний цогц хүүр ингээд нэг байгальд итлэхийдээ шингэж өгдөгөө байгаль ээж нь бас хүлээж авдггүй гэнэлтэй. Тэгэд яг ийм хүүрийг шувууд тийм ээ тэгээд энэ тас сэгээр хооллогчд ерөөсөө ойртож цэрвэж иддэггүй ер нь ингээд тайраад зүхтаачдаг гэнэлтэй. Тэгээ яг ингээд нэг ил задгаа байж өмхөрсөөр байгаад ингээд нэг муудаж ингээ хөөгөөд босоод сууж эхэлдэг гэж байгаа юм. Тэгээ сууж эхлэнгүүт ингээд нөгөө хилэн ургадаг гэж байгаа юм л та илжрээд. Ингээд нэг хилэн ургасаар ингээд өдөр хоног өнгөрсөөр байгаа ташаанда хүрх үед нь одоо хамаг муу ёрын хүч бузар муухай бүхэн ингээд шингээд хүний мах цуснд дурлсан энэ ороолон гэдэг чөтгөр бий болдог гэж байгаа юм л та. Тэгээ яг зарим хууч ярианд андаар нь эсвэл одоо нөгөө босоогоор нь ингэж оршуулсан аль эсвэл доош нь харуулж оршуулсан хүний хүүр ингээд ороолон болдог гэсэн яриа бас байдаг. Тэгээ яг энэ маань болохоор бөөгийн шидээр босгосон сүг ламын тарин ч юм уу энэ сангасвагийн таринаар одоо шидэл тийм ээ ам оруулсан шидэл биш болохоор хүнд захирагдах боломжгүй дарагдах боломжгүй. Тэгээ босоо ороолон бол хүнд ч захирагддаггүй л дээ. Тэгээ яг дарах бараг боломжгүйд тооцогддог. Тий. Тэгээ яг энэ маань бас ингээд нэг домогт өгүүлснээр бууны суманд өгдөггүй. Бурхны номонд бас ингээд дарагддаггүй айхтар амтан байдаг л гэнэлтэй. Тэгээд яг ер нь бол тэгээд домогт өгүүлснээр бол ороолонг дарах ганцхан л арга байдаг. Тэр нь хөлийг нь угаар нь тас огтлох гэж байгаа. Энэ болохоор нөгөө яг биечсэн биетэй амт учраас тийм хүчтэй юмд дийлддэг гэнэлтэй. Тэгээ яг энэ ороолонгийн хөлийг олж авсан лам гигантэн яг сангасва шидтэнгүүд шид өвцаараа бол дийлддэг. Их хэмжээний бас ингээд нэг өвдөс шидтэй болдог. Төвдийн зарим нэгэн энэ урсгалын гигантнүүдийн нууцын намтарт ороолонгийн хөлийг одоо ашиглаж тийм ээ эд зүйлийг алт болгож хувиргаж исэн өөрсдөө ногторгой дүүлэн нисэх ч юм уу газар товчлох ийм шид өвдөс эзэмшсэн тухай хальт дурссан байдаг юм байна л та. Тэгээ яг энэ шидийг бол эзэмшгэд нэгт бол туйлын хүнд хоёр дахь юм бол нөгөө эзэмшсэн хүнийхээ одоо тийм ээ өөртөө ч гэсэн их гортой аюултай ороолонгийн хүчийг гартаа авсан хүн эцэстээ өөрөө бас ингээд нэг унж доройтдаг бас хүч өргөддөг аюултай л юм байна л та. Тэгээ яг энэ талтай холбоотой үлгэр домгууд бас яг ингээд байдаг. Хамгийн анхных нь болохоор энэ төвдүүд ингээд нөгөө хүнээ ингээд мөчилж ингэж жиргэж хайдаг нь бас ингээд бурхан номондоо бол амтанд ингээд хоололж байгаа. Тэгээд их буянтаа үүсгэж бас явдаг. Гэхдээ бас нэг үлгэр домгондоо бас арай өөр зүйлийг өгүүлдэг. Тэгээ яг юу яасан гэж байгаа нэг тийм төвдийн одоо эрт дээр үйдэлтэй энэ жиргэж хайдаг явсан дэлгэрээгүй бах үед төвдийн нэг нутагт бол ан гөрөө хийж явсан дээрэм хийдэг тийм ээ айхтар алуурчин төлөгч нэг нөхөр байж тэгээ тэр нөхөр нас ороод ингээд хүмүүс олсон гэж байгаа. Тэгээ хин гэдгийг нь бас мэддэггүй. Тэгээ яг бурхны ёсны одоо оршуулах ёсол хийлгүүгээр шууд тэгээд чимээгүйхэн одоо шүнэд ил тавьдаг ч юм уу ингээд хаяад явсан гэж байгаа юм л та уул юм бэлд. Тэгээ яг тэгээд нэг тэр тосгоны л ойролцоол өнгөрсөн юм шиг байгаа юм.
бодвол тэр амдоо ч юм уу тийм ээ хил захын л тосгоо юм шиг байгаа. Тэгээд яг хөө энэ 3 дахь шөнийн дараа бол шүн тэр тосгонд нохоо хуцах хүн амтан одоо орилж айж цочих. Тэгээ нөгөө хүнийг оршоосон уулын зүгээс бас ингээд нэг хүн амтан тачигнаж явах орилох дуу ингээд сонсогдож эхэлсэн гэж байгаа юм л да. Тэгээ яг хүмүүс бас юм сэрдээд нөгөө хүн оршоосон газраа ингээд яваад эхэлжилтэй. Тэгээд яг судалж үзсэн чинь нөгөө булшилсан хайсан газар нь бол ямар ч тийм цогц хүүр байсан шинж байгаагүй гэж байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр шөнөөс эхлээд тосгонд бол өвчин тахалт илгээд хүмүүс бүр учир битүүлгээр ар араасаа бас нас болоо бараад зарим нь бас ингээд нэг алга болоод эхэлжилтэй. Тэгээ яг шүн ингээд цонхны цаанаас ч юм уу энэ байшин балгатын энэ гадуур бас ингээд нөгөө хөдөлгөөнгүй зогссон хүүр ингэж харагддаг. Тэгээ яг зарим айлын хаалганы завсар мавшаар тийм урч унтсан хил амны тухай яриа ингэж гарч ирж. Тэгээ яг тосгоны одоо ахмад тийм ээ ингээд хүмүүсээ цуглуулад хайж болох гээд ингээд нэг өдөр ингээд яасан чи хүл гар нь хүшсэн. Хүл гараа нугалж чадахгүй чулуун босоо ингээд зогссон хүүр одоо түнлүү алхсангүй чиглээд эхэлсэн гэж байгаа юм. Тэгээ яг хүмүүс бол тэгээд нэг айж сандраад тэгээ яг тэр цагаас хойш л ингээд нэг төвдөд ингээд тэр тосгонч одоо сүрээд төвдөд ерөнхийдөө бас нэг хүнийг ингэж жиргэж хайдаг ёс дэлгэрсэн гэж бас ярьдаг. Энэ бол бас яг нөгөө домгийн талын юу шүү. Тэгээд бас бодит үнэнтэй бас зарим талаараа хашилдаж болно. Тийм түүх байгаа. Яг Монголд гэх юм бол энэ хүрээхий данх байгуулагдчих явах үед одоо анхдугаар өндөр гэгээний үед ч юм уу да тийм ээ. Аль эсвэл хоёрдугаар богдын үед ч юм уу энэ нэг тийм ороолон боссон түүх байдаг. Энэ нь болохоор нэг одоо хийдийн нэлээд ямптай өндөр хэрэгэмтэй лам насварчилтэй. Тэгээ яг тэр ламыг насварсны дараа юу яасан гэж байгаа юм. Оршууд савнар нь айгаал хурдан л оршуулсан гэж байгаа юм. Өөрөө их амьдтай догшин ааштай тийм хүн амтан руу дайр давшилсан өглөгийн эцэстийн юм нь чунсан. Зарим талаараа энэ нэр нүр суудлал сандлын төлөө бас ингээд нэг бусад ламнараа хорлж исэн айхтрал нөхөр байсан юм байгаа юм л да. Тэгээ яг тэгээ шавнар нь тэгээд цогцыг нь яг нэг бунхлаад ингээд оршоож тэгсэн чинь ингээд нэг 3 дахь өдрөөс нь хойш энэ тэр хийдийн хонх тийм ээ бурхад өөрсдөө очиж унах ч юм уу хонх дамар нь ингээд тачигнаж дуугарч эхэлсэн гэж байгаа юм. Тэгээ яг шавнар нь айгаад ингээд яг тэр хийдийн ламнар нэг шүн ингээд цогчин дугандаа ингээд гэрэлтэй болохоор нь орсон чинь нөгөө нэг лам нь амнаас нь хилэн унчцсан. Тэгээ бас ингээд нэг босоод зогсцсон байж ижилтэй. Тэгээ яг алхаж сунаж чадахгүй. Тэгээд яг тэгсэн мөртлөө бас ингээд нэг өөрөө ингээд гүүгээд яг хөлн хөдлөхгүй мөртлөө ингээд яваад л урагшилсаар л байсан гинэлтэй. Тэгэхээр тухайн үед бол ламнар бүгдээрээ ингээд зүхтаагаад ингээд тэр өдрөөс хойш тэр хавийн хийд татсангаас ингээд ламнар нэг ганц нэгээрээ алга болж эхэлсэн гэж байгаа юм. Тэгээ яг заримынхан хүзүүнд нь бас ингээд нэг тийм ээ хилээрээ ороосон тэр мөр бас байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ нэг өдөр бас ингээд нэг лам ингээд явж исэн чи хажуугаар нь босцсон өнгөрч исэн. Нөгөө лам нь ширнэн бас ингээд уншсан чи өөдөөсөн за ламгаа зүгээр байхад зүгээр байгаараа гэд тийм нэг өнгоо шиг хүртэл түүх байдаг. Тэгээ яг эцэст нь бас тэгээд энэ ахмад ламнар цуглаад зарим юмн дээр энэ богд гигантник ч бас ингэж авчираад ингээд тийм ээ мацаг бариад ням бясалгал үлдээд ном гүрэм ингээд үлдсэн гэж байгаа. Тэгээ яг шүнжэнгөө ном уншсны сүүл үед тэр үүр цайхын үед бол нөгөө чогчин дуганд нөгөө өвгөн лам хилээ унжуулаад аваа ороод ирсэн байж гинэлтэй. Тэгээ яг түүнийг харсан ламнар нь тал талаас нь барьж аваад энэ хилийг нь огтолж хайсан гэж байгаа.
Тэгээд тэр мөчөөс хойш ахиж өрөөсө хөдлөөгүй гэж байгаа л да. Тэгээ яг тэр цогцсүүрийг нь шатааж оршоосон. Тэгээ шүн дөвлөөр одоо энэ хий дорн ном гүрэн бас уншихаа болсон. Дээрээс нь тэр хий дорныг ч гэсэн бас ингээд тэр чигээр нь орхиж хайсан ч гэсэн домог байдаг. Тэгэхээр энэ цогцсүүр амьлах гэдэг юм маань бас тодорхой хэмжээнд домог хэмжээнд ингээд бас яригадаад ирсэн. Энэ талын юм үнэхээр бас ингээд байсан хүн амтан харсан үдсэн гэсэн түүхүүд бас мэрсэр гардаг. Тэгээ Роллингийн бас ингээд боддоор Сангасван нар босгож исэн түүх бас байдаг гэдэг байгаа байхгүй. Энийг болохоор нөгөө босоогоор нь хүнийг өнгөрсөн үнийг оршуулад хилэн ингээд сунаад өрөнгөт нь хөлийг нь ингэж огтлж аваад тэгээ өөрсдийнхөө ташаанаас ч юм уу юмнаас зүгээд тодорхой хэмжээний шид өвдөс янз бүрийн юмыг хэрэгэлдэг л байсан гэж байгаа юм. Тэгээ энэ бас их сонирхолтой л түүхэлтэй. Тэгээ ер нь бол тэгээд ардын хувьсгалаас өмнө бас хүмүүсийг нөгөө ил төвчг бүр жирэгдүү ч гэсэн ил гаргаад хайчдаг. Тэгээ зарим хүмүүсийн юмд одоо муу хүнийх нь хүүр цогцын тас идэхгүй, байгальдаа шингэхгүй ингээд босоод суудсныг нь босоо ороолон болцсон барьцсан гэдээ бас ингээд нэг яриа хөөрөө их л гардаг байсан юм байна. Тухайн үед бол шашин ном нэлээд хөгжиж исэн үе болохоор энэ талын үлгэр домог, энэ талын бас юм нэлээд газар авах нь бас аргагүй л үе байсан болов уу гэж бодож байна.